Ховд аймгийн засаг даргын тамгын газар үзүүлж байна. Бүтээн байгуулалт хөгжил дэвшилд тэмүүлсэн 4 жил. Ховд аймаг нь Монгол Улсын баруун хязгаарт нийслэл Улаанбаатар хотоос 1425 км-ийн зайд оршдог билээ. Төвөөс аслагдсан байдал нь аймаг хөгжих сул тал болдог байсан цаг саяхан. Хөгжил дэвшил гэдэг аль нэг аймаг нийслэлтэй ойр байхаас үл хамааран орон нутаг хүнийхээ төлөө бодлогоо тодорхойлж ард иргэдийн уламжлалт ёс заншил, байгаль газар зүйн онцлог, хөгжлийн давуу тал, хэрэглэгчдийн бодит хэрэгцээнд түшгэлсэн үйлдвэрлэл иргэдийнхээ оюуны чадварыг дайчлан нэгэн үзүүр сэтгэлээр хамтран ажиллавал хөрч болох, бүтээж болдог амжилт юм гэдгийг Ховд аймгийн нийгэм эдийн засгийн өсрөнгөө хөгжлийн жишээнээс харж болно. Манай Ховд аймгийн ард иргэд бол оюуны их бядтай, ажлын төлөө, ажил үйлсийн төлөө гэсэн юм сэтгэлтэй одоо хөдөлмөрч ямар ч одоо хүндрэл саад бэрхшээлийг давд туулах юм сэтгэлийн болон биеийн хаттай ийм ажилсаг хөдөлмөрч ард иргэд байна. Ард иргэдийнхээ амжиргааны төвшинг дээшлүүлж уугуул нутагта сайхан амьдрах нөхцөл бүрдүүлэхээр хүн амьдрах таатай орчинтой үйлдвэрлэл бизнест ээлтэй ногоон хөгжлийн загвар аймаг болох зорилт тавьж хичээн ажилласан 4 жилийн товч тайлангаа та бүхэндээ танилцуулж байна. За манай спорт цэвэрлэсний үйлдвэр нь 2014 оны 5 сард ашиглалтанд орсон. За үйлдвэрийнхаа тоног хөрөмжийг бол бүгд амьтдад ард улсын нажаар үйлдвэрээс оруулж ирсэн байгаа. За үйлдвэрийн шүүлтвэрийн маань хүчин чадал бол мэдээ сайн. Манайх бол 5000 брам 3 механик шүүх нийт одоо 8 шүүхтэй ийм үйлдвэр байгаа. За үйлдвэрийнхаа хүчин чадлын хувьд ярих юм бол цагт бол 2000-аас 4000 ширхэг 3 янзын салбартаа ус үйлдвэрлэдэг. Энд бол 048, 055, 1.5 гэхийг салбартаа усуудыг бол үйлдвэрлэдэг байгаа. За худалдаа борлуулалтын хувьд бол бид бол тусаа орон нутгийн зах зээлд болон одоо өшөөтэй нөөцний ухаад бол одоогоор нийлүүлж байгаа. За аймаг орон нутгийн зүгээс бидэнд үзүүлсэн тусдан дэмжлэг болоод явахаар 2013 оны 8 сард одоо аймгийн засаг заргын захирамжаар цэвэрлэсний үйлдвэрийн газар болгосон нь одоо нэлээд томоохон дэмжлэг болсон. Энэ 2013 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Голцоо тэгэл ийм хавар наврын ийм гутал тэгэл зуны гутал одоо тэгэл ийм хагас зүрээтэй гутал, хороомон гутал, эмхтэй гутлаас гин. Биднээсийг хийж байгаа энэ гутал одоо ингээл энэ хавар наврын дотортой гутал байна. Энэ одоо ингээл ширээ аравтай зэвэр ширээ ярьсан гутал. Энэ одоо энэ Кятаас ирж байгаа одоо энэ янз бүрийн гутал биш үү? Тэр гутлыг одоо хамаагүй чанар сайтай л дээ. Зэвэр ширээ учраас. Чанарын үед хамаагүй илүү. Ховд аймаг үйлдвэрлэл бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх, дотоод гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, жижиг дунд үйлдвэрийг дэмжих бодлогын үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд Ховд аймгийн хөгжлийн стратеги төлөвлөгөө 2015-аас 2025, Ховд аймгийн хөрөнгө оруулалтын талаар баримтлах бодлого, Ховд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зэрэг бодлогын суурь баримт бичгүүдийг батлан хэрэгжүүллээ. За Ховд хотын өсний мэдих хэрэгцээг хангах цахилгааны одоо 2-р дэд станц, шугам сүлжээний өргөтгөлүүдийг хийлээ. Улааны 2-р станц, за шугам сүлжээний өргөтгөл хийлээ. Цэвэр усны өргөлтийн 2-р станц, шугам сүлжээг ижбүрээр хийлээ. Цэвэрлэх байгууламжуудын хүчин чадлыг 2 дахин өргөдгөж байна. Энэ болгоныг одоо хийж одоо бодит ажил болгосноор өнөөдөр Ховд хот 40 мянган хүнтэй хот байгаа бол эх жилүүд 60 мянга, түүнээс дээш хүнтэй бүс нутгийн таталцлын төв болж хөгжих одоо суур асуудлууд маань зохицоор шийдвэрлэгдлээ. Энэ бол ховдчуудын нийтээр бас их том бололт юм. Сүүлийн жилүүдэд аймгийн хүн ам эрчимтэй өслөө.
Ховд аймаг нь 2012 онд 78449 хүнтэй байсан бол 2015 онд 2038 хүнээр нэмэгдэж 83517-д хүрлээ. Сүүлийн 4 жилд аймгийн хүн ам 5068 хүнээр өсөн нэмэгдлээ. Дэлхийд даяараа мэдлэгийн эдийн засаг руу тэмүүлэх болсон өнөө үед өрсөлдөх чадвартай өндөр бүтээмжтэй, өв тэгш хүмүүжлтэй соёлтой хүмүүнлэг иргэдийг бэлтгэх гэн аймаг орон нутгийн хөгжлийн гол баталгаа болоод байна. Тэр ч утгаараа 2012-оос 2015 онд боловсролын салбарыг дэмжсэн бүтээн байгуулалтын ажлуудыг дэмжиж онцгой анхаарч ажилладаг. Тийм учраас манай боловсролын салбар бол хөгжлийн тэргүүлэх салбар хэдийгээр бид нар төсөв санхүү хүн бэрхшээлтэй байгаа ч гэсэн өнгөрч байгаа цаг хугацаанд бид боловсролынхаа салбар, эрүүл мэндийн салбар, хүний хөгжил рүү хандсан ихэнх хэмжээний хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтуудыг хийлээ. Боловсролын байгууллагын материалын орчныг бэхжүүлэхийн тулд өнгөрч байгаа жилүүдэд Ховд аймаг гэхэд олон сургуулийн хичээлийн байр, дотор байрууд, олон цэцэрлэгүүдийг шинээр барьж ашиглалтанд орууллаа. Энэ болгоныг барьж байгуулснаар энэ боловсролын салбар, нийгмийн чиглэлийн салбаруудын материалын бааз ч гэсэн бас хөгжил дэвшил Монгол улсынхаа стандартаас давсан энэ нөхцөл рүү ордож байгаа нь бидний сайхан боломжууд бүрдэж байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 2014-с 2015 оны эсрэлтийн ерөнхий шалгалтын хичээлийн дундаж оноогоор 516.7% хүрч Ховд аймаг улсад 3-р байр эзэлсэн амжилт үзүүллээ. Ховд аймагт Монголын баруун бүсийн боловсрол шинжилх ухааны төв, Ховд их сургууль, хөгжил политехник коллеж тасралтгүй үйл ажиллагаа явуулж баруун бүс нутагт дээд боловсролтой боловсон хүчин орон нутагт нэгэн шаардлагатай ажилчдыг олноор бэлтгэж байна. Ховд аймаг нь Монгол улсын хэмжээнд хамгийн олон эрдэмтэн докторууд ажиллаж амьдардаг шинжлэх ухаан, боловсролын томоохон төв билээ. Нэг бүрийг хөгжүүлэх чиглэл боловсролын яам Ховд аймгийн засгийн хамт газар хамтарч ус ихээхэн зорилт арга хэмжээнүүдийг өмнөө тавьж ажилласны үр дүнд ихээхэн агс дэвшлүүд гарч чадлаа. Энэ болгон бол эх жилүүдэд Ховд аймгийн хөгжил өнгөтэй өдөртөө сайн сайхан хүндсэн нөхцлүүд бүрдэж байна. Тэгэхээр одоо хүний хөгжил гэдэг бол тухайн хүний мэдлэг чадвар, тэр төрмөл одоо эцэг эхээсээ төрсөн тэр ухааныг одоо танхимын сургалтаар багшийн ур чадвараар дахин нээж өгч хөгжүүлэх энэ зорилт маань одоо ихээхэн бас үр дүн хангаж эхэлж байна. Ховд аймагаас маань олон зуун оюутан залуучууд дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад одоо гэрээгээр, тэтгэлгээр одоо суралцж эхэлж байна. За энэ болгон бол манай аймгийн ирээдүй бол их сайхан одоо гэрэлтэйгээр өөдрөөр одоо төсөөлөгдөж байна. Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2011 онд 141.7 тэрбум төгрөг байсан бол 2012 онд 179.7 тэрбум, 2013 онд 252.8 тэрбум, 2014 онд 301.5 тэрбум, 2015 онд 352.1 тэрбум төгрөгт хүрлээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2011 онд 25.2%, 2012 онд 26.7%, 2013 онд 40.7%, 2014 онд 19.2%, 2015 оны урдчилсан гүйцэтгэлээр 16.8%-тай өссөн мэдээ байна. Аймгийн банкнуудын нийт актив 2012 оны 3-р улиралд 75.5 тэрбум төгрөг байсан бол 2015 онд 124.6 тэрбум төгрөг болж өслөө. Иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 2012 онд 24.1 тэрбум төгрөг, 2015 онд 46.1 тэрбум төгрөгт хүрлээ. Нийт зээлийн үлдэгдэл 2012 онд 33.2 тэрбум байсан бол 2015 онд 110.7 тэрбум төгрөгт хүрч өснөөс гадна хадгаламж эзэмшигч иргэдийн тоо 46.2 мянгаас 67.8 мянга болж тус өссөн дүнтэй байна. Ажилтай орлоготой Монгол хүн үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2012-оос 2015 онуудад салбарын 8, орон нутгийн 3 хөтөлбөр төслийг хэрэгжүүлж 5888 шинэ ажлын байр бий болголоо.
аймгийн эдийн засгийн тэргүүлэг салбарлах хөдөөжин салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж 2012 оны эцсийн байдлаар 2,38,486 толгой мал тоолуулсан бол 2005 онд аймгийн төвөнд хамгийн олон буюу 1 сая гаруй төлөв ойжуулж 2,905,441 толгой мал тоолуулснаас тэмээ 21,836 адуу 107,594 үхэр 156,096 хонь 1,98,929 ямаа 1,520,986 төрч малын тоо толгой тасралтгүй өсөн нэмэгдлээ. Сүүлийн жилүүдэд аймгийн маань мал сураг түүхэнд байгаагүй дээд хэмжээнд хүртэл өслөө. За 15 онд бол ховдчууд анх удаа 1 сая толгой төлөвлөж авч оны эцсээр 2.9 сая малтай болсон. Ховд аймгийн төвхөнд хамгийн олон төлөвлөжүүлсэн, хамгийн олон мал тоолуулсан ийм сайхан жилүүд болж байна. За мал өснө гэдэг бол малчдын хувьд одоо сайхан зүйл. Тэгэхээр бид нэр энэ сайхан зүйлийг улам үнцэнтэй болгох арга зам бол ерөөсөө энэ малын ноос ноолоор арьс шир түүхий махыг одоо үнцэнтэй болгох энэ тал руу аймаг орноос их анхаарал тавьж ажиллаж байна. За энэ хүрээнд бид нар хувийн хөвшилтэйгээр хамтраад ноос ноолоор арьс шир махны үйлдвэрүүдийг барьж байгуулахаар одоо ихний санаачлах хараад бодит ажлууд маань эхэлж байна. Тэгэхээр энэ үйлдвэрүүд маань ашиглалтанд орсноор түүхий эдийн үнцийн одоо тогтмол баталгаатай өндөр түвшинд байхын сайхан боломж одоо бүрдэх юм аа. Цаашлаад бид нэр энэ мал сургийг эрүүлжүүлэх, малынхаа одоо түүхий эдийг босруулж, өртөг нэмсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх энэ нь эргээд аймгийнхаа эдийн засаг тэгэхээр нэмэр оруулдаг болохоос гадна олон мянган одоо хүмүүсийг ажлын байраар хангах ийм нөхцлүүдийг бүрдүүлэхийг гол зорилготой болгож ажиллаж байна. Аймагт сүүлийн 4 жилд хувийн хөвшил болон төрийн орон сууцны корпорацийн хөрөнгө оруулалтаар орон сууцны барилгууд эрчимтэй баригдлаа. 2012 онд 93 айлын 5 орон сууцны барилга ашиглалтанд хүлээн авч нийтийн 1498 айлын орон сууцтай байсан бол 2013 онд 153 айлын 9 орон сууц, 2014 онд 286 айлын 13 орон сууц, 2015 онд 496 айлын 20 орон сууцны барилга баригдаж 2012-оос 2015 оны хооронд аймгийн хэмжээнд 1028 айлын орон сууц шинээр баригдлаа. 50 гаруй жилд орон сууц барьсан байдаг. За энэ үед нэг 1000 гаруй орон сууцыг 50-60 жилд барьсан бол сүүлийн 3 жилийн дотор манай Ховд аймгийн барилгачид 1000 илүү айлын орон сууц барьлаа. За эх жилүүд ч гэсэн олон зуун айлын орон сууц барих ийм сайхан нөхцөл бүрдэж байна. За нөгөө талдаа төрөөс орон сууц худалдан авч байгаа иргэдтэй 8% одоо жилийн 8% хүүтэй орон сууцны буюу ипотекийн зээлийг олгож эхэлсэн 7 айл орон сууцтай болох сайхан боломж үлдэж байна. За энэ оноос засгийн газраас авч иржүүлж гарах хэмжээний үр дүнд 8%-ийг 5% болгож байгаа нь эх жилүүд ч гэсэн орон сууцыг ихээр барих сайхан боломж үлдэж байна. Орон сууцнд амьдардаг айлын тоог нэмэгдүүлэх өөрөөр хэлбэл хов дотоод амьдарч байгаа 8000 айлын одоо 2000 гаруй одоо орон сууцнд амьдардаг болчлоо. Цаашлаад энийг одоо 4000 орчим айлын орон сууцнд амьдардаг болчих юм бол хов дотын утааг одоо бууруулах үндсэн нөхцөл бүрдэх юм аа. Нүдэнд харагдах байшин барилгуудаас гадна нүдэнд харагдахгүй газар доогуур шугам сүлжээгээ нэмэгдүүлсэн юм. 2012 онд аймгийн хэмжээ 11.6 км цэвэрсний шугамтай байсан бол 2015 онд 41.7 км болж цэвэрсний шугамын нийт урт 3.5 дахин нэмэгдлээ. Ховдотын төв цэвэрлэх байгууламжийн ажил 2016 онд ашиглалтанд орсноор хүчин чадлын хэмжээ 2 дахин нэмэгдэж ахын бохир усыг 95-аас 98% цэвэршүүлнэ. 2012 онд аймгийн хэмжээнд 11,540 м дулааны шугамтай байсан бол 2015 онд 2050 м болж 2012 оныхоос 73.7% өссөн дүнтэй байна. Автозамын салбарын хөгжлийн хувьд Ховд аймагт 1973-аас 2010 оны хооронд 75.6 км зам баригдсан бол 2011-ээс 2015 оны хооронд улсын төсөв, олон улсын байгууллага, хувийн хвшлийн санхүүжилтээр нийт 886.4 км хатуу хүжилтэй автозам баригдаж, өдөөгийн 16 сумаас 9 сум хатуу хүжилтэй замаар холбогдсон төдийгүй
2700 м хүртэл 48 м хүртэл бүртээ усны 42 нь төмөр бетон бүр байгаа зэрэг нь зам тээврийн салбарт өсрөнгүй хөгжсөн. Цаашид алтан бүсийн эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох Оросын холбооны улс Монгол бүгд найрамдах хятад ард улс болон торгоны зам ас дорнотын худалдаа арилжааны гол замуудын дундах бүс нутгийн таталцлын төв улс хоорондын зам тээврийн логистик худалдааны чухал зангилаа болж хөгжих боломж бүрдээд байна. Энэ зам тээврийн салбараа хөгжүүлэх нь өөрөө маш чухал зорилт, чухал асуудал байгаа. Яагаад гэвэл замынхаа асуудлыг сайжруулж иж, тээврийн зардлаа бид нар бууруулж иж, бараа бүтээгдэхүүний үнийг бид нар өсөхгүй байх, цаашлаад боломжит түвшинд хүртэл бууруулах боломж өрдөх юм. Тэгэхээр энэ авто зам, авто тээвэр, агарын тээвэр энэ болгоныг бид нар хөгжүүлэхийг зорилт болгон томоохон зорилтуудыг урдаад авч ажилласан. Энэ зорилтууд маань хангалтан биелж байгаа нь бол бид бүхний бас хамтын ажиллагааны бодит үр дүн юм аа. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд баригдсан хатуурчлалтай замын хэмжээ 5000 гаруй километр бол Ховд аймаг 1000 км замтай болчлоо. За зөвхөн 16 он дахиад Ховд аймгийн нутаг дэвсгэрээр 300 шахам километр зам баригдах чинь. Энэ замууд баригдсанараа өнөөдөр Монгол улсын 21 аймагаас хамгийн урт хатуурчлалтай замтай аймаг болж байна. Манай аймгийн ололт амжилттай хөдөө аж ахуйн салбарт гаргасан хөдөлмөр зүтгэлийг үнэлж 1973 онд бүгд найрамдах Монгол Ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдийн зарилгаар төрийн дээд шагнал хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одонгоор шагнаж байснаас хойш 43 жилийн дараа нийгэм эдийн засаг эд бүтцийн салбарт гаргасан өсрөнгүй амжилтыг төр засгаас өндрөөр үнэлж төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагналаа. Иргэдийн хичээл зүтгэлийг өндөрөөр үнэлж Ховд аймгийг Сүхбаатарын одонгоор шагнан суугаад зарлиг болгосон Монгол улсын ерөнхийлөгч Захиагийн элбэгдэл Монгол улсын төрийн дээд шагнал Сүхбаатарын одон Ховдын дүгэнд Монгол улсын ерөнхийлөгчийн хамгийн газрын дарга цагаан албан ёсоор зүүж хүнд итгэл үзүүлж байна. Бид хамтдаа чадна гэж итгэл өвөрлөн ажил амьдралдаа ахиц дэвшил гаргахын төлөө цаг нартай уралдан зүтгэж бахархан амжилтанд хүрсэн малчид, тариаланчид, ногоочид, үйлдвэрлэгчид, замчид, барилгачид, нийт баялаг бүтээгч иргэдэд болон баг бүлж нэгэн сэтгэлээр хамтран ажилласан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, төлөөлөгчид, аймгийн засаг даргын тамгын газрын хамт олон нийт сум баг байгууллага төрийн албан хаагч нартаа баяр хүргэж амжилт бүтээлийг хүсэн ирв. Бидэнд шийдсэн асуудал, хийсэн ажил, хүрсэн үр дүн их байна. Цаашдаж хийх ажлууд, шийдвэрлэх асуудлууд ч цөөнгүй байна. Цаашид бид бүхэн өмнөх жилүүдийн ололт амжилт, сайн нэр хүндээ улам баталгаажуулж, аймгийн хөгжлийн хөтөлбөр тусгагдсан бодлогын зорилтуудаа бодитоор хэрэгжүүлж, Ховд аймаг Монгол улсын хөгжлийн баруун үүд бүс нутгийн таталцлын төв болж хөгжинэ гэдэгт итгэл төгс байна. Төрлөх аймаг маань жилээс жилд цэцэглэн хөгжиж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт улам эрчимжиж, залуу ихний жавхаа бадарч, идэрчүүдийн бүтээл аривжиж, агмуудуудын буян заяа тэгширч, айл бүрийн гал голомт мандан бадарч, Ховд чууд минь үеийн үед зол жаргалтай тэгш дүүрэн байхын ерөөл дэвшүүлээ.